Хөсгөлийн нийтийн намаас амьдрал гарцнаа сайжруулахыг хүлээж өрхийн үйлдвэрлэлийн дэмжиж нэрсэн жилийн хүрээнд 5 сарын 28-нд хамтын асрамж үйлчлэгийн төвөөс нэрсэн жилийн илгээ хэмжээг хүлээн авсаад аяны хүрээнд манай байгууллага нь 2 зорилтод 5 арга хэмжээг төлөвлөн ажиллаа. Байгууллага ногоон байгууламжийг тохижуулах цэцэрлэгт зүйлт хийх ажлыг 5 нийт төрлийн 1500 ширхэг мандлын цэцгийг үсгээ хийлээ. Мөн байгууллагын угтах орчин аюулгүй байдлын сайжруулах үүднээс 6 цэг дээр камержуулалтын цэг байршууллаа. 2 сая 600 мянган төгрөнд. Мөн уншлагын танхимын өрөө тасалгаа орчны тогтцолтыг сайжруулах ажлын хүрээнд 7 сая 98500 төгрөгөөр нэгтлэн бодохын өрөө, захирлын өрөө, арга зүйчийн өрөө, агуулгын өрөөг архивын өрөө болгон тогтжууллаа. 2 сая 500 мянган төгрөгийн дөрөвний зардлаар уншигчид 5 тухтай орчныг бүрдүүлэх зорилгоор гэрээ номлох уншлагын танхимд номын буланг байрлууллаа. 5 сая 250 мянган төгрөгөөр номын сангийн орчны стандартын дагуу номын тавилт цонхны гэрэл тусгаас хамгаалan бүрэн хамгаалтын хөшиг байршуулж ажиллаа. Мөн Хөсгөл аймгийн үндэсний тоглоом урлагчдыг сурчлах үзэгдлэн зохион байгуулах үндэсний тоглоом наадаг номын сангийн бидний өв соёл боловсролын хөтөлбөрөөр сурчлан сургуулийн өмнөх боловсрол сургуулийн нийт 1500 орчим хүүхдэд 15 удаагийн боловсролын хөтөлбөр хэрэгжүүлэн ажиллаа. Тэгээд өнөөдөр аймгийн худалдан авах ажиллагааны газарт илгээ хэмжээ хүлээл өглөө.